Япон бизнес дээр байдаг шүү дээ. Борлуулалт, гомдол орогдуулалт гэх. Борлуулалт бол айгүй том нэг баг. Нөгөөх нь гомдол орогдуулалт. Баг муу борлуулж ирсэн сайн гомдол орогдуулсан компани нэр хүндтэй байна. Тийм байна. Тийм. Тэнгүүд одоо манай Монголын компаниуд нөгөө шинэ бүтээгдэхүүнийг шууд болон бүтнийгээ төсөөллөөрөө зах зээл дээр гаргаад зарчдаг боловч гомдол орогдуулалтаа хийж чадахгүй. Яагаад тэгэхээр төрүүлж өөрөө экспириенс хийгээг байдаг байхгүй. За сайн байцгаана. Энэ удаагийн завгүй борголын манд дугаараар 60 м квадратад одоо гэр бүлээрээ хүний хэрэгцээг бүрэн хангасан юм хаус төсөл байгаа. Тэгээд танилццгаая одоо бүгдээрээ. За сайн сайхан. Маатартан баярлалаа. Өнөөдөр хүлээж авч байгаад баярлалаа. Зүгээр. За орох уу? За тийх орё. За. За энэ удаа манай завгүй боргол хотоос гараад бэлгийн туслан дээр ирсэн байна. Тэгээ хотоос гараа явж байгаа болохоор бид нар өөрсдөө кофе авчих. Энэ удаа ингээд дайлуулж байна. Борголоороо. За гавд маань тэгвэл tiny house гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Өөрөө үүсгэн байгууллага санаачлаад явж байгаа. Тэгээд төслийн талаар танилцуулж эхлэх үү. За tiny house анх ер нь манайх нэг ингээд Монголд ирчээд харсан юм болохоор аюух том одоо үйл хөдлөх худалдаж аваад тэр нь зээл юм уу, лизинг юм уу. За өөрөөсөө худалдаад авсан байсан ч гэсэн харуул, хамгаалт, үйлчлэгээ, халаалт гэл ингээл аюух урсгал зардал амар их ачаа болол. Тэгээд баг тэрнээсээ залхаа лагераа ашиглаж чадахгүй ч гэдэг юм уу. Тийм хүү кейс амар их байсан. Тэгээ яг миний бодсон юм. Ер нь зүгээр юм лагерийн хувьд бол цомхон бага метр квадраттай тэгээ зөв ашиглалт нэг төлөвлөлттэй юм уу? Ашиглалт сайтай. Метр квадрат болгон ашиглалттай тийм функционал хаус хийвэл манай бидний амьдралд их тохирох юм болов. Мэдээж өртгийн хувьд хямдхан байх. Тийм. Метр квадрат бага юм чи өртгийн хямдхан болж байгаа. Тэгээд нөгөө юу эрчим хүчний хэмнэлттэй тийм. Хотоос ирэхээсээ өмнө өглөө 12 цагт манайч руугаа уцтаж халаагаад орой 7-д ирэнгүүт ирээд унтаа гадуур хувцастайгаа суудаг гэсэн хувь зээ одоо зөндөө шүү дээ хаасан. Эсвэл их хүүтэн бол хоёр дахь халаахгүй хаус зөндөө гохгүй одоо санзаа манзаагаар. Тэгэхээр тийм биш. Хаус их гэж л бодлоо. Ер нь бол гол зорилго нь бол мэдээж тийм. Тэгэхээр ерөөсөө хөрөнгө оруулж байгаа нэг төгрөг бүрийнх нь өрөөгөө чинь хамгийн өндөр байх зорилготой л гэсэн үг шүү дээ. Ер нь яг бид нар чинь нэг 365 хоногийн нэг 100 хоногийн хагас бүтэнсэн юм байна л да. Нэг 57 хоног л байгаа байхгүй. Тэгээ 57 хоногийн чинь хагас бүтэнсэн болгонд лагер ашиглана гэж бодгоор хамгийн сайн ашигладаг лагер гэж бодоход нэг 100 хоног л ашиглаж байгаа юм. Тэгээ энэ 100 хоног чинь хоногийн одоо хоногийг бид нэр ингэ түрээсээр ч хийд юм уу одоо өгөөж хүртэж байгаа гэж үзвэл жилд бид нар 3.1 хөрхтэй өгөөтэй бараг 4.1 шахууд нь л ашиглаж байгаа юм. Тэгэхээр энд бол тийм том хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулах нь өөрөө бас тийм яг ухаалаг бол биш байгаа байхгүй. Яг уу нэг ингээд манайхач монголчууд ч за нэг лагер явчих гээд гүгөөд ирэхэд биелэн бүх юм нь окей ажиллаж яадаг тийм байх. Гэтэ жилийн 4 улирал амьдрах боломжтой. Өвөл бас одоо энэ агаарын бохирдлын асуудал дахиад хүнд биш шүү дээ. Нэг хэсэгтэй л хүнд байх юм шиг шүү дээ. Тэгэхээр цэвэр агаарт байна гэдэг бол юу юунаас илүү нөгөөдгөр байгальд ойрхон байх, эрүүл байх гэдэг аягүй чухал асуудал болчиход. Тэгэхээр ийм асуудал юу бах та одоо санхүүгийн дарамт байх та, ашиглалтын дарамт байх та, байгаль орчин дээлтэй. Нөгөө талаас байгаль орчин дээлтэй байх гэдэг мэдээж нөгөө яндангуй байхын тулд хамгийн наац асуудал. Ер нь бол монголчуудын хамгийн том ая тухай аж аргал бол дулаан юм билээ ш. Дулаахан байх. Ерөөсөө л дулаахан байх. Дулаахан байж ивэл болчихж байгаа хөөе. Мянган лам маань гэдэг чинь өөр юм бид аж аргалаа яриад байгаа тухай юм лээ ш. Тэгэхээр одоо хэдэн метр квадрат вэ? Энд чинь юу ш яг ашиглалтаа шалныхаа талбайгаар 50 м квадрат. Яг Монголын үйл хөдлөлийн одоо юу гэдэг стандартаар 60 100-ны 60 орчим метр квадрат. Хоёр давхартаа 60 гэхээр үндсэндээ эн чинь нэг том 6 хантай гэр хоёр одоо дээрээс нь давхарлсан юм шиг байна. Монгол 5 хантай гэж 28 м гэдэг тоххой. Тэгээд хоёрыг давхарлаа гэхэд 56. Тэгээ энэний одоо энэ үгтэй энэ атриум асах юм бол тэгээд ер нь нэг босоод вертикалны хоёр гэрийг ингээд давцсан юм шиг л гэсэн. Хэмжээ нөгөө 0.7-тай газартай хүмүүс бол баг хашаанда тийм барилгач талбай нь 30 м квадрат тахгүй юу? Тэр юу нь бол одоо зүгээр яг гэрийн борин дээр л бас томхон гэрийн борин дээр
босноо л гэсэн үг. Ер нь бол хэмжээний хувьд. Тэгэхээр яг нөгөө газар шорооны ажилч бага. Орж байгаа материалын хувьд ч бага. Харьцангуй тэгэл. Гэхдээ хүний хэрэгцээ бүгдээрээ байгаа. Тийм одоо хүн чинь нэг юм юу байна шүү дээ. Идэх, амрах, тэгээ одоо хооллох юм за идэх хэрэг байх тийм. Хооллох, амрах, за суралцах, унтах. За тэгээд бусдаа энэ community гэдэг хамтдаа байх орон зай хэм community. Тийм тэгэхээр яг тэр нь living одоо байгаа юм л том өрөө тийм. Одоо чи юу дээр хоол ширээ тийм. Хоол үйлдвэрлэл хоол хийх нь ингээ байж байна. Тэнгүүд нийтээрээ байх нь ингээ living. Тэгээд дээр болохоор унтлахын өрөө, хүүхдийн өрөө. Тэгээд дахиад хичээлийн space 60 м2. Тийм тэгээд дахиад нөгөө юм уншлагын хэсэгтэй хэдэн өрөө гिचлэх юм дээ. 3 өрөө байшин гэх юм уу? 3 өрөө. Тэг яг нөгөө юу энэ төр Японы төр хэлдгээр бол LDK 3 LDK байхгүй. 3 өрөөтэй дээр нь living dining kitchen гэсэн үг байхгүй. Тэг мэдээж 0-ийн өрөө байна. Гэхдээ шүрчүүр биш байна. Одоо wine одоо суудаг юм усанд ордог. Тэгэхээр ч одоо нэг хуучны угсармал 9 давхрууд чинь 3 өрөө галтайгоо нэмэгдээ 4 өрөө байшинтай. Адилхан хэмжээ биш тийм. Тэг ер нь бол яг тийм. 2 давхар болохоор ингээд бүх асуудлуудаа болохоор ингээд. Тэг дээр нь бол нөгөө ханагуу төлөвлөлдөх юм уу? Аль болох одоо юм нөгөө өрөө тусгаарласан хаан байхгүй. Одоо орон сууцнууд чинь ингээд аюу сонирхолтой тооцоо хийж үтсэн шүү дээ бид нэр. 100 м2 орон сууц аав заяа. Тэрний чинь 20 м2 зөвхөн коридор байгаа байхгүй. Тэгээ мастер бедрумтэйгээ мастер бедрумны 0 биш те. Тэгээ нийтийн 0-тойгоо нийлээд тэр чинь баг 30-аад м2 нь баг юу байгаа юм. Одоо юм ашиглалтгүй гэх юм уу? Зөвхөн юм нэгээс нөгөөд юм шилждэг юм одоо тийм холболтууд байгаа байхгүй. Тэгээд 0 бол энэ төр ороод ингээ ирэхээр тэгээ нөгөө балкон энэ төр ороод ирэхээр үндсэндээ за 1 м2-ыг хотын төвийн байшин 4 сая гэж үзэх юм бол бид нэг 120-30 сая төгрөгөнд зөвхөн 0 коридор хэмжиж коридор худалдаж авч байгаа байхгүй. Бусд нь бол тэгэл дандаа л юу. Тэгээ хаусны хувьд яг хаа ингээд нөгөө эн чинь нэг бодлын коридор, нөгөө бодлын өрөө ингээд нэг дан ашиглалттай юмнууд их баг ховор байхгүй. Дандаа давхар ашиглалттай, хоёрлсон, мууруулсан ашиглалттай. Тэр нь л манай төлөвлөлтийн онцлог байх таа гэж харж байна. Анх одоо энэ төслөө хэрэгжүүлэх санаа яаж төрсөн бэ? Уу яг энэ санаач оюутан байх ч. За. Манай нөгөө биш Японд байсан шүү дээ оюутан байхдаа. Тэгэл манай багш нар тий 555 гэдэг 125 м3-д байшин багтаагаад тэнд хүний амьдрал багтаагаад дахиад нэг давхрын үйлчлэгээ үзүүлдэг. Ямар нэгэн одоо бизнес болдог юм байна. Тэг Японы Shotengai гэдэг худалдааны гудамжууд байдаг шүү дээ. Худалдааны гудамж руугаа харсан тийм 125 м2-д хүний амьдрал багтаад тэгээ хооллоод унтлаад тэгээд нэг давхартай ямар нэгэн үйлчлэгээний газар байгуулад тэр нь орлого олдог. Гэдэг даалгавар ирсэн байхгүй. Тэгээд надад бол айгүй хүнд байсан тохиол ингээд багш нар ингээд өө чи хүү угаалгын машин хаана идэж уух хоёр нь тустай байх хэрэгтэй шүү дээ гэл quality. Тэгсэн мэт наа чи орлого олох хэрэгтэй шүү дээ. Нэг давхар нь дор хаяж нэг 8 хүн ороод ирэх үйлчлэгээ үзүүлдэг байх хэрэгтэй гэл. Тэгэл л хэвээр ингээд хүн чинь том зайд багтаах амар юм бэл. Энд нь 50 явчихдаг тий. Жижиг зайд ингээд одоо углуургад нэх юм. Тэр бол хэвээр айгүй их нөгөө нөр их одоо юу гэдэг юм ухаан зардаг гэх юм уу. Нилээн чамбай боддог тий. Тэгээ тэр бол анхны яг анхны тэр жижиг юм руу орсон бол оюутан байхад 2 дугаар курст. Тэг яг сүүлд нь ингээд бараг 20 жилийн дараа гэсэн үг шүү дээ. 17 8 жилийн дараа дахиад ингээд шинээр бодож үзэж байгаа байхгүй. Ер нь бидний ингээд Монгол гэр тэгээ би 1000 төгрөгийг ингээд хараа сууж байгаа бодсон баг. Хойно нөхөр тэрэгэн дээр нэг гэр нүгэ хөвчтэй. Тийм. Тэгээ бидний гэр чинь яг нөгөө ер нь тайны гэж хэлээд байгаа чинь нэг 50-аас доош хэлээд байгаа байхгүй. 50 м2-аас доош. Тэгэхээр чи Монгол гэр маань 28 м2. Үуч бидний тайны хаус юм шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд нөгөө нүүдэг portable тэнгуут нөхөр тэрэгэн дээр аваа явуулсан ингээд трейлер хаус юм шүү дээ. Оо бид нар чи ерөөсөө энэ tiny house буюу trail house буюу тэ энэ mobile house гэдэг юм чинь анх санаачилсан хүмүүс нөгөө нэг 800 жилийн өмнө гэдэгсээ үжээ хийжсэн юм байна. Өөрөө бидний байсан юм байна. Энэ шинэ юм гэхээсээ илүү мартагдсан хуучин зүйл л байхгүй юу. Тэгээд нөгөө юу яасан юм аа. Нэг манай нэг юм байсан архитектор судалгаа хийсэн юм байлээ энэ юунд Гачууртд. Тэгээ 1900 орчим айлын хаусыг судалсан байгаа байхгүй. Тэгсэн тэрний 1200
5 8-ын 40 м квадрат ийм шавартай өөрсдийнх нь барьсан. Одоо шавраач юм тубыгаад янз янз тагцэгчлэр уучлаар барьсан хаус гэх юм уу. Хаусууд байгаа хгүй өөрсдийн хэрэгцээний хашааны хаусууд. Тэгээд тэрний ингээ амьдралын хэм маягийн тооцсонгууд 5-5-д нь өөрсдөө ингээ унтдаг, телевизээ үздэг, гар дээр хоолой барьж суугаад иддэг ингээ бүх юмуд байгаа хгүй. Living, dining, kitchen, bedroom бүгд энэ. Тэнгүүтээ 5-3-т юу байдгүй гэхээр галтгоо байдгүй, зуух, галдаг, усны нөөцийн сав, нүүрсний юу одоо нүүрс хийдэг ийм дөрвжин төмөр сав. Тэгээд нэг ийм галтгооны тавилга маяг. Тэгээ ингээд эргээ ботхоор бид нэр 5-5-даа л амьдраад байгаа байхгүй. Тэгээ 5-5 чи юу юм бэ гэхээр 5 антай гэр байхгүй. 5 антай гэрийн диаметр чинь нэг 5.6 маргаа байна уу да. Тойрог болохоор яг хөө тэгээд нэг 28 болж байна. Тэр бид нар юу нэгэл мянган жил даа хүрээд нутагшаад амьдэрсэн ч гэсэн бид нар нөгөө нэг ийм 5-5-аасаа холдоогүй байхгүй. Тэр бидний бол ингээд дасцсан орон зай буюу хамгийн амьдарч чаддаг орон зай. Нөгөө талаараа бид нар шиг ийм цаг уурын амьдлалтай газар бол хамгийн зөв оптимал юм байхгүй. Голд нь галт хүлээл харчдаг. Тийм биш. Ерөөсөө шийтгэж гэсэн тийм хоосон зай. Одоо бид нар холбоог наатал чинь юу байгаа? Камин зөх байгаа. Тийм камин зөх ч гэсэн ингээд нөгөө тог тасраад гамшиг болоод газ маань ирэхээ байгаад тэгээд хүүтэн өвлийн сар байя гэж бодоход тийм үү. Одоо түлээд хөнгө байхгүй. Тэгээд энэ халуун агаар чинь дээшээ гарна. Тэгээд дээд хоёр дахь хоёлаа халуун. Шатны өнгөлөөр гарна, энэгээр гарна. Тэг үндсэндээ бол бид нар дээд давхраа халаалтгүй л явж боддог. Халуун агаар дандаа хөөрж байгаа учраас. Халаалтгүй доотлоо. Нэг давхраа. Тийм л. Тэгэхээр үндсэндээ их юм тийм л. Tiny house-ыг одоо худалдаж авах сонирхолтой хүн одоо худалдаж авлаа гэвэл та бүхэн маань одоо бүх барилга барих орцууд нь бэлэн. Тэгээд танаа ажил хурцуулчаад ингээд яг бид нар одоо хугацааны хувьд ганц нэг яг 45 хоногт л ер нь барьж дуусаад байгаа юм. Оо за. Сар хагас дотор байхгүй. Тэр нь бас чухал байгаа юм л та. Одоо ингээд ер нь ингээд чинь ногоон зээл авчлаа гэхэд дараа сараас эхлээд хүүгээ төлж эхэлж байгаа байхгүй. Банк барилгач барилт дуусаагүй гээд хүүгээ зогсоодгүй байхгүй. Зүг. Тий. Тэгэхээр бид нар нөгөө 45 хоног гэдэг чинь зээл аваад дараагийн сарын төлөлт эхлэхэд ерөнхийдөө баг гэрлүүг орж явах хэмжээний. Тэгээ түрүүний яриадсан нөгөө нэг хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг ингээл зээл төлөлттэйгоо зэрэг хүртэл эхлэх гэдэг л концепц байхгүй бас. Тий. Яг мэдээж 30 хоног бол хамгийн бест л тий. Гэхдээ эн чинь нөгөө бороо, шороо, хүүтэн, тээвэр гэл ингээл тэгээд нөгөө жишээ нь худаг ухуулаа гэхэд тэрийг ингээд ус сувгийн газар бүртгүүлнэ нэ тэрэг гэл ингээд нэг юм ялтчгүй нөгөө юмнууд байгаа хгүй тог мог холбон ичвэшг залах нь монтер маань 3 хоногоос нааш ирэхгүй энэ гэл тий. Тэгээд 45 хоног яаж яагээл шөндөө идээ тондох гэдэг шиг 45 хоног гэж. 45 гэдэг бол маш хурдан байна. Тийм. Яг юу нэг 37 модод л байх юм билээ. Гэхдээ мэдээж нөгөө мейкап юм. Гадаа террас хийж юм тий. Тэгээл энэ чинь бас нэг чимэглэлээр ажиллаад байгаа байхгүй. Гол юм бол айгүй хурдан 14 хоног мөрөлтөл өстой. Дээд давхар руу гараад амьдрал хүүхдүүдээр тоглоом руу гараад тоглоом унах биш байхгүй. Энд цуусан хүн дэшээ. Тэгээ нэгдүгээрт нөгөө дулаан техник талаасаа агаар сэлгэлтийн болон дулааны айгүй том гүүр болж байгаа боловч нөгөө талаасаа яг хүний амьд харилцааны сонх хүсэж байгаа байхгүй. Тэгээ хангүй төлөвтгээд яриад байгаа чинь за яг гэрт дотор бид нар хангүй байдаг тийм. Гэхдээ ингээд давхар хоорондоо хангүй байна гэдэг чинь бас өөрөө тийм байна. Яг тийм. Романтизм байхгүй. Одоо ингээд харахаар тийм шүү. Тэнд унтж байгаа, тэнд хичээлээ хийж байгаа хүүхэд ч юм уу тэрийг ингээд хаана юу хийж гин хоол ч болчлоо хөөе ороод энд яриад айгүй сайн сонсогдсон дээр. Тэгээ тэр нөгөө нэг төлөвлөлтийн тал нь бол тэр. Энэ юунд бол яг дотор хан ганцхан л байгаа. Унтлагын өрөөнд л ганц байгаа. Яг нөгөө мейн унтлагын өрөө ганц байгаа. Мэдээж 0 одоо хангуучлахгүй. Тэгэл тийм байна. Тэр ерөнхийдөө тэгээ ботхоо дотор хаана ганцхан. Мэдээж нөгөө техникийн өрөөгөө бид нэг гадна гаргацсан. Ер нь ингээл ихэнх хаусуудыг болохоор ингээл нэг айгуух гал тэнгүүт бойл нь ил үздэг гэдэг урал тийм. Тэр мэр би надад ингээд айгуу таатай санагддаг. Техникийн юм бол техникийн, хүний юм бол хүний. Техникийн өрөөнгөө гаднаас ордог. Тэрийг бол яг гаднаас саруулж болох. Тийм энэ хоёр хаалга байсан шүү дээ. Тэгээд дээврийн цонхыг гол нь дээврийн цонхоо бас авч үлдээсэн юм. Ер нь яг хоо ингээд нөгөө нэгдүгээрт эрчим хүчний хэмнэлт гэхээр бид дулаан хэмнэлт биш байхгүй юу? Заавал өдрийн цагаар ингээд гэрэл асаагаад шаардлагагүй байх. Саруулхан байх. Тэгээ байгалийн гэрлийг хамгийн их максимумаар оруулах гэл. Тэгээ манайх наран талдаа цонхтой гэл хаус гэл ярьдаг шээ.
энэ нарандалтаа сонгохдоо хаач байх гэсэн. Тэрээс учраас. Тэр нь яг Монгол Улсын нарын эврэлт стандарт нэг өрөөнд ч юм уу хаус нэг 4-өөс дээш цаг байх хэрэгтэй энэ гэж ярьдаг байхгүй. Тэгээ энэ бол ингээд нар гарсан л бол энэ бүр гэгээ орж л байна. Нөгөө талаар ингээд шүн ийш байгаа. Бүр цаад юмрахаар нөгөө бидний тэнгэр үзэл энэ гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө таазанда дээвэр дээр Монгол нөгөө нэг концепцээ үлдээсэн тийм. Ер нь бол тоон гэдэг юм үлдээсэн багтаа. Тэгээд энэ бол яг хуу байгаль дэлхий тэгээ нэг бай. Хоёрдугаарт одоо ингээд бид орон сууцнд байхаар чинь гадаа бороо орж байгааг ч мэдэхгүй сууж идэв шүү дээ. Тэгээ энэ бол ингээд яг дээвэр дээр бороо орно. Намар энэ дээр навч хагдарч унана. Цас энэ дээр хайлна. Улирлыг гэр дотроосоо мэдэрнэ гэдэг бол хамгийн одоо том гоо сайхан л гэж бол бодож байгаа. байгальтай аль болох. Тий, аль болох тий. Энд ингээд салхи шуурхад хавар болж байна да. Бороо ингээд оноход нав 100 болж байна да. Орж гарахаал хоёр тий. Талтгоогоор шууд гарна. Тий. Бас living room лөө шууд орж ирэх юм хоёр хаал. Ер нь яг хуу миний оюутан цагаас хойш айгүй их туртай юм болохоор хүн ингээд нэг юм руу ороход хаагддаг биш. Дараагийн гарц харагддаг байх. Тэр их чөлөөг үлдээ гэж дандаа боддог гэсэн. Тэгээ энэ мэйн хаалгаар ингээд ороод ирэнгүү дахиад дэшээ буцаагаад гадаа руу хөтлөж байгаа нь ингээд нэг юм энд чамайг хориог байхгүй. Тэгээ энд бол чам дахиад дараагийн гарц байна. Нэгдүгээр нөгөө талаар хүний бол үргэлжийн хамгийн чухал юм хэрэгчлөө шүү дээ. Тэ дандаа нэг юм бол одоо юу гэдэг арын хаалгатай байдаг гэдэг юм уу юу гэдэг өөр нэг гарц байдаг ч гэдэг юм уу те. Тэр юмыг үлдээх гэж энэ хаалгыг энэ бол уул нь бол ингээд цонх. Гэхдээ гарч болдог цонх байхгүй. Тийм болохоор яг хаалга гэхээс илүү цонхоор онгоо гардгаар цонх хийсэн. Тэгэл яг хав бас нөгөө нэг юм гал голомт гэдэг дээ шүү дээ. Эцгийн гэрээс одоо юу гэдэг эцгийн галыг таслаад айл болдог гэл тэ. Тэгэл яг бид нар нэг ингээд одоо алон ажиж мэдээ би ч юм чинь ингээд гадаадд сурч мурчаад эргээд яхаар нэг юм өөрийнхөө айдентиг айгу үнэлт ингээд нандинаад байдаг шүү дээ. Ингээд би чи нүүдэлч юм байна гэж гол байхлаар тийм. Тэгэхээр ингээд илүү ингээд өөрийгөө илүү ойлгодог юм. Илүү талент өөрийгөө хард юм шиг байна. Гачаа харахаасаа илүү. Одоо ингээд хүмүүс ингээд цонхоор хараад байдаг шүү дээ ингээд тийм. Ингээл гадна тэднийх шиг ингээд энэ орон шиг тэр орон шиг гэхээсээ илүү. Яг өөрийгөө талент харахаар би бол дээвэртэй цонхтой юм тэнгэртэй холбоотой байх хэрэгтэй хүн юм байна ч гэх юм уу. Гал голомт бол биднэрт байж ах хэрэгтэй байна. Эцгийнхээ галыг тасалж аваад амьдрах хэрэгтэй байна ч гэх юм. Тийм юм бол хожуу ингээд айгу хүчтэй болоод улмал одоо энэ нөгөө хөшөр дамжгүй. Тийм болохоор яг хөө тэрийг нэгдүгт оруулсан. Нөгөө талаар яг хөө бид нар ч бас нөгөө юм арга бэлэг гэж байгаа шүү дээ. Арга бол яг хөө ингээд метр квадрат нь богинохон ногоон зээл тамрагддаг мамрагддаг гэж байгаа бол бэлэг талаа бодохоор энэ чинь хүн амьдарч байгаа. Хожоо хойно гэхээр үр хөвгтөө өвлүүлнэ гэдэг юм уу те. Тэр талаа бодохоор ч гэсэн яг хөө энэ ингээд тийм гоё орон зай л байгаасаа гэж. Нэг юм тэдэн метр квадрат байшаан гэхээсээ илүү нэг юм дурсамжтай ч гэдэг юм уу эсвэл саруулхан ч гэдэг юм уу. Эсвэл таатаа ч юм эрх дуртай ч гэдэг юм. Тийм нэг юм орон зайны хувьд зүгээр байшин биш гэр болоосаа гэсэн л бодлоо. Тийм яг үнэ. Амьдэрдэг орон зай байхаасаа одоо юу гэдэг нэг юм орчин байгаасаа. Тэгж тооцсон. Тэгээ мэд тавилгатай нь хийгээд байгаа юм. Гэхдээ бид тавилгатай хийгээд байгаагийн давуу тал нь ч байгаа сул талч бас байгаа тийм. Яг нь мэдээж нөгөө хүмүүс ийм жижиг квадратад бас жоохон төсөөлөхгүй байгаа учраас төсөөлүүлэхийн тулд бид нэр тавилга нь хийгээд байгаа. Гэхдээ ер нь явандаа энэ бол хүмүүс өөрсдөө сурчих байх л та. Өөрсдийнхөө янзлал аваад явж байгаа. Тийм юм. Тэ? За ийм мундаг бүтээн байгуулалт ихэд мэдээж маш олон саад дотор гараад давсан баг. Гэтэ яг онцлоод ингээд бас үдчихэж байгаа хүмүүстэй яг ийм төрлийн бизнес хийхэд тулгарсан одоо нэг хүндрэл одоо юу байсан бэ? Хамгийн анхных сая шүү дээ нөгөө зээлийн хүү. Тэ чинь бид нар ч тэр нөгөө хүмүүс ч тэр бид нар төслийн зээл авлаа гэж бодоход дараа сараасаа хүүгээ төлөвлөх нь энэ бол асуудал. Худалдаа авахч маань манай кастомер тий хэрэглэгч маань байшиндаа ороогүй байтал зээлээ төлөвлөх эхэлж байгаа асуудал байна. Жишээ нь орон сууцны хувьд ч юм уу ясангууд хаус бариулж байгаа хувьд ягаад хагас жилээр зээлийн хүүгийн иргэн төлөлтийг хойшлуулж болдгүй юм бэ гэдэг ч юм уу. Энэ чинь ингээд бодит амьдралтайгаа органик амьдралтайгаа уялдахгүй шүү дээ. Зөв. Тийм. Нөгөөдөөр газрын харилцааны асуудлууд бас айгүй хүндрэлтэй шүү дээ. Жишээ нь энэ хажуудлын айлаас ингээд газрыг худалдаж аваад энэ хуучин нөгөө малын хашаа байсан газар шүү дээ. За.
тийм малын хашаа байсан. Тэгэл 170 хэдэн метр квадрат хашаа шүү дээ. Одоо 700 биш байхгүй. Тий. Одоо энэ чинь баг 700 5-ны 1 нь баг худалч. 4-ны 1 нь 4-ны 1-ээс арих юм байна. 3-ны 1 жоохон баг. 3-ны 1 арай хөтлөө хаус нь байгаа, хажууд нь одоо нэг чөлөө талбаанч бас байгаа тийм ээ. Угаасаа Жакигийн судалгаагаар манай монголчууд ер нь 200 м квадратын ашиглалт юм байна гэж судалгаа гарсан юм. Тэр бид нар тийм газрынхаа. Тэгэхээр бид нар бол хашаа аваад ногоо тарилаач 200 квадратаас илүү арчилж чадахгүй, малж чадахгүй. Одоо гадаа зүлэг тарьж харж байгаа шүү дээ. Бүү ажил. Энийг бид нар услана гэдэг нь дахиад өөрөө бас ажил. Тэгэхээр нэг гэр бүлийн хүрээнд хүний нөөцийн одоо эрэгтэй ээж аав хоёлаа ажилдаг, тэгээ хүүхэдтэй гэдэг ийм хүний нөөцөөр энэс том хашаа маллаа тэрэнд гарднинг хийн. Тэгээд ийм богинохоо үйлрэлтэй. Зуны 3 сард бид нар одоо гарднинг гэдэг юм байвал одоо энжой хийхээр шүү. Тэр жимэгт бол бас нэлийн өчт туталтай. Яг хоо газрын харилцааны асуудал ч жишээ нь нэр шилжих гэдэг асуудал байгаа байхгүй. Энэ хүн зарцсан, би бодлоо тавцсан. Гэтэл ингээд дүүрэг дээр газрын юунуудыг нэгтгэж яагаад нэг өдөр зурдаг гэж байгаа байхгүй. Цуглуулж байгаа. Тэгээ одоо мянган хүсэлтийг ирээ нэг өдөр зурна гэдэг нь мянган хүсэлтэн цуглартал бардартал 3-4 сар болчихдог. Тэгээ чи ингээд аюу хэцүү байхгүй. Бид нар шиг ингээд богинохон хаус бариад өмчлүүлээд буцаагаад чамд зармаар шүү дээ. Чиний өмчин шилжээд, чиний өмчин шилжгээр яах вэ? Чи банкндаа процентаа тавиад зээл яваад ингээд эн чинь ингээд өмчийн харилцаанд ороод урсгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл ингээд төсөл хэрэгжүүлэгчтэй байсан газрыг чамд ингээд заа шилжүүллээ гэдэг нь одоо Сүхбаатар дүүрэг, одоо энэ Сүхбаатар дүүрэг чинь. Тэгээ Сүхбаатар дүүрэг дээр очингууд манайхан тэгж бөгнүүлж одоо үлрэлт нэг зурд юм аа. Тэр оронд бизнес явчихлаа шүү дээ. Тэр нэг гацж байна. Газрын харилцааны асуудал байна, зээлийн асуудал байна. Нөгөөтэйгүр яг хоо бас нэг том одоо яг би даасан дэд бүтцийг хөгжүүлэхэд бас төвөгтэй байгаа жишээ нь цахилгааны асуудал шүү дээ. Жишээ нь тий 380 холбож өгөхгүй. За 380 авахгүй гэж болно. 120 холбоо. Монтер нь авахгүй, зөвшөөрөл авахгүй. Айгүй хүн сурталтай. Тий жишээ нь түгээхтэр очиод алтан бичиг өг. Тий техникийн нөхцөл гаргуул. Тэгээд худаг бас амар асуудалтай. Худаг ингээд зөвхөн лицензтэй компаниар хуулна. Нөгөө лицензтэй компани нь усны төв дээр очиж одоо нөгөө худгийн нэгдсэн санд бүртгүүлнэ. Дандаа шат дамжлага болгоно нэг юм зөвшөөрөл лицензтэй компани гэдэг ингээ тэр нь ингээ дандаа ингээ 10 14 20 он. Зарим тохиолдолд баг ухсан худгийг ингээ ашиглаад ингээ хаусаа хийгээд хурдан ингээ өгөх гэхэд худгийн жишээ нь худгийн сангийн бүртгэлд орохгүй байх чинь. Тийм асуудал байгаа хгүй. Жижиг сажиг асуудал байна. Тэгээд тэрийг яаж гэтлэх үү гэхээр хурдан явахын тулд зогшоо гоё тийм монтерт нь за чи нэг аргалаад яагаад тааж. Тэгээ эн чинь ингээл нэг юм жижигхэн яг жижиг боловч ингээл эн чинь яг нөгөө нэг авилгал гэж чимийг ингээд багаас нь хөгжүүлээд байгаа хгүй. Хэдийгээр ингээд 100 200 мянган цаас боловч тэр чинь авилгал шүү дээ. Эн чинь тэгэл томрол явах байхгүй. Амташсан төрийн адил байгч ажлаа бүтээх гэсэн хувийн хвшил хоёр учраа ойлголцохын тулд хоорондоо бие биендээ чимэндээ туслаач юм мөнгө нөгөө мөнгө чинь үндсэндээ авилгалын нэг хэлбэр шүү дээ. Яг нэг ялангуяа барилгын салбар. Барилга бол тэгэл тэр ч гэжтэй шүү дээ. Тэгэл тийм байна. Тэгээд нөгөө нэг 45 хоног гэдгээс 45 хоногт барина гэдэг чинь нэг сонирхол татж байгаа. Одоо суур мороо яаж гацсан суур. Тэ гацсан суур. Яг хөө бид нар яагаад гацсан? Ер нь яг хуурай эзлэг нэлээд хэмлээд байгаа юм. Маач нөгөө юм богинохоо үйлрэл баггүй юу? Барилгын үйлрэл 3 сараас эхлээд 3 сард газар үзэх хүсээгүй байхгүй. 5 сарын баг 20 хүртэл газар гисэхгүй. Жишээ нь 3 сард барилгын ажил эхлэхлээр гэсэн газар доо юу бохны систем хийж чадахгүй. Хөлдөө байгаа байхгүй. За тэрийг гисгэх гэдэг юм бол одоо тий эсвэл маш хүчтэй одоо том тоног төхөр өмжөөр их бензин төлж зарцуулаад ингээ хүчээр бярдаж ухна. Байгалийн гисэлтийг хүлээх юм бол дахиад 2 сар хойшоо дилей болно. Тэгээ ирэхээр ер нь нойтын хэзлэлтэй ч юм уу underground construction-ыг бол богинохоо үйлдэлд хурдан хийгээл бусад дээшээ юм хурдан хийхэд бол гацсан суур. Гацсан суур гэхэлэр ч одоо газраас өргөгдсөн байна гэсэн үг үү? Газраас хүндээ ер нь яг бид нар ч нөгөө одоо бол ийм биш хуучин бол ингээ шугамн суур, нийл бетон суур гэдэг газар дээр хөрсийн хулаа цутгачдаг. Одоо ихэнх манай хуучин технологи тийм одоо хажуудлын байшин шүү дээ. Тэгэхээр чинь ингээл галт түлдэг. Мэдээ доторхоо халааж байгаа. Доошогоо бас газраа халаачлаа байхгүй. За. Тийм. Тэгэхээр гацсан суурин дээр хийгээд цэгэн ийм одоо цэгүүд үсгээд тэгээд бүтэн ингээд дулаалаад эхлэхээр нэгдүгээрт дулааны алдагдал баг бол хоёрдугаарт хөрсний одоо хөдөлгөөнүүд шүү дээ. Одоо өвөлдөө ус чинь хөлтгөр овооно. Гисгээр хотооно.
Энэ хөдөлгөөнүүдэд деформацд ороод байшингаа эвдээд тахгүй. Гацсан сүрээ дагаал гулсаа байж. Үер боллоо гэхэд доогуур урсаал явах юм. Үер бол доогуур урсаал явж. Тий. Нөгөө талаар зүгээр барилгын өртөгтөөс нөлөөтэй байхгүй. Энд ингээл том машин механизм авчираад ухаад бетон авчираад цутгаал газрын илдэгдэл одоо барилга барьж явах чинь ингээл тэр хавийн газар там болдоо шүү дээ. Чинь тэгэл машин механизм яваад гинжтэй тракторууд ороод ингээл дуусгаж байгаа байхгүй. Яг нөгөө талаас ногоон зээлийн төсөл гэдэг утгаараас тэр яг тэр тал дээр харуул бас байгаль дэлтэл байдлаар хийж байгаа байхгүй. Тэр үндсэндээ энэ байшин муудлаа чинь лайф сайклаар нэрдэг байхгүй. Энэ байшин төгснөд ногоон байж чадахгүй гэдэг асуудал. Хамгийн сүүлд ингээд аваа явахад тэр шүрүүпийг суглаад ирэхэд газар дээр итгэн нөхөл болдог байхгүй. Тийм байна. Одоо нөгөө том зургаараа нөгөө тойрог эдийн засаг гэдэг байгаа шиг энэ чинь дараа нь recyclable болж шүү дээ тийм. Ер нь бол тийм. Тэгэхээр яг бүр ингээд бүр нарийн ярих юм бол материалаа сонгохоос хавлаа тийм материал нь газар чиглэдэг юм уу давхар ашигладаг материал байна. Тэргээл явж байгаа юм л да. Нөгөө талын асуудал бол барилга яг одоо дэд бүтцийн компани барилгын яг салбарынхан бол хамгийн хэцүү нь тэр шүү дээ нөгөө байнга жилийн 4 үйлдэлд ажил хийх боломжгүй байдаг. Зундаа болдог. Өвөлдөө амардаг. Өвөлдөө амархаар хүний нөөц алдчихдаг. Хүний нөөц алдахгүй бол цалин өгдөг. Хий цалинжуулдаг. Гээл тий. Нөгөө талаар 50 сая төгрөгийн нөөтийн босготой. Тэгээ ийм үйл хөдлөл хийж байгаа компани зүгээр ихний худалдаа авалтаа хийхэд юм ихний борлуулалтынхаа 30% авахд л бараг 50 сая шүү дээ. Тэнгүүт дөнгөж стартап компани ч гэдэг юм уу шинэ компани пад гэж эхлэхэд маргааш нөөт төлөгч болчихж байгаа байхгүй. Тийм биш. Тийм. Тэгэл нөгөөдрөөс эхлээл бүх юмд 10%. Тэгэхээр эн чинь нөгөө нэг юм бид нар юм хаусын проблемтэй орон байж ээж ялангуяа үйл хөдлөлийн компаниудын нөөтийн дарамтуул бүх юм дээр 10% шүү дээ. Юу ч авсан. Яг хуу азарын дулаалгын материал жоохон импортын татвараас чөлөөлөгдсөн байгаа боловч нөөтийн татвараас чөлөөлөгдөг болох байхгүй. Тийм. Гэхдээ бусад материал бол жишээ нь дабл шүү дээ. Импортын татвар дээр нь нөөтийн татвар гэх ингээл. Тэгээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Тэгээд энд нөгөө баригадаар хүн ажиллуулна. Тэн дээр нийгмийн татвар төлөх ёстой гэл одоо ингээ айгүйц урд нь бол гайгүйсэн шүү дээ. Тий. Одоо тэгэл заавал нийгмийн татвар төлнө. Төлөхгүй бол алдагдал тооцдог болчихлоо. Тийм. Алдагдал тооцохоос гадна тэгээд нийгмийн татгалын өөр мөр үүсвэл тэгэл дарс мас 20 барин тий ингээл дарс зарцаана. Зарцаан дарамтлал нь яг эд божигнуулахгүй юм божигнуулахгүй ингээд дансыг орж гарцгүй болгоо. Хэцүү. Тэгэл ингээд хүссэн хүсээгүй систем нь нөгөө юу гэдэг бүтээгчигээ ингээд нэг юм хуулийн цоорхоо хайхаас өөр арга замгүй түлхээд байгаа байхгүй. Хувийнхаа дансаар аавна, бэлэн мөнгөөр аавна ч гэдэг юм ингээд. Чи өөрөө ингээд алт эцэн засгээ буцаагаад ингээд шахаад байгаа юм тийм болж байна. Тийм ингээд зовлон яриа зөндөө би яг үндэ бол. Гэхдээ яг бүх нийл туулсан зам л багтаа л гэж боддоо шүү дээ. Тэгвэл одоо өөрийнхөө ер нь туршлагаас бас ингээд гарааны бизнес хийж байгаа, жижиг дунд бизнес эрхэлж байгаа залуучуудаа яг зөвлөгөө болгож хэлэх. Зөвлөгөө юу? Зөвлөгөөч одоо мэдхгүй. Зөвлөгөөгөөс ч хүн ч нэг шийдэлд хүрдгүүл байх л та. Ер нь бол туулахд хэрэгтэй гэдэг. Зүгээр яг. Миний зөв бодож байгаа юм. Ятаж нөөтийн татварыг болчул яа гэж боддог шин. Ер нь зүгээр ингээд одоо чинь ялангуяа эрчим хүчний эмнэлэгтэй юм уу? Эсвэл ингээд энэ хөрсний бохирдолтой холбоотой, эрчим хүчний эмнэлэгтэй холбоотой, агарын бохирдолтой холбоотой ийм манай ийм хурц асуудлуудыг шийдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг шинээр бүтээж байгаа, үйлдвэрлэж байгаа хүмүүсийн нөөтийн татвараас чөлөөлт юм уу эсвэл их хуваар буцаалт хийх юм уу яа. Тэгэх юм бол уул нь ингээд их олон компаниудад маш том дэмжлэг болно шүү дээ. Бид нар ч одоо жишээ нь ингээд бион ойлмол хийдэг компаниуд чинь амар 30-40% марж авч чадахгүй байгаа шүү дээ. Хамтхан зарахын тулд хүмүүст 2 сая хүрэхгүй өндөр 0 зарж байгаа шүү дээ. Тэгээ 2 сая хүрэхгүй 0-ноос чинь ашиг нь бараг 10% өөрөө байхгүй. Маржин ерөөсөө. Тийм бараг 10-15% та олноор масс продакшн ингээд зарж байгаа. Гэтэл тэрний чинь ихэнх нь нөөтөд явж байгаа шүү дээ. Анх туршаал дараа нь хэрэгжүүлээл тэгэхээр асуудлуудаа шийдээд явж хахад ер нь энийг иймэрхүү юм надад нэг хилээд өгсөн бол бас заавал энэ болгоныг биерээд болохгүй гайгүй яах вэ? Энэ айгүй чухал юм бол нэрээ юу юм бэ лээ? Customer experience гэдэг байна шүү дээ. Худалдаа авахчаас өмнө өөр experience үзэх. Айгүй чухал. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг төрүүлжлээ өөрөө турших. Яг тэгэхээр ихэнх хүмүүс нөгөө нэг ингээд импортын бүтээгдэхүүн одоо 8 элдэг хүмүүс ч байгаа тийм аа. Тэгээ нөгөө хэрэглэгчээс өмнө өөрөө хэрэглээгүй байдаг байхгүй. Ингээд би ингээд хятадас ч юм уу Гуанжиг үзэсгэлэнээс нэг болгоод чамд санал болгоод зарчдаг. Би өөрөө хэрэглээгүй байдаг. Гэтэ чиний компьютер асуудлыг би шийдэж чадахгүй байхгүй. Ягаад тэгэхээр өөрөө мэдэхгүй учраас. Чи надаас төрүүлээд явж байгаа байхгүй. Туршлагын хувьд. Миний зүгээр яг ингээд сүүлийн жилүүдэд айгүй ойлгож байгаа юм аа. Би бол ямар ч бүтээгдэхүүн шинээр санаачилсан. Кастомераасаа буюу худалдаа авахчаас өмнө өөрөө experience хийх хэрэгтэй байна.
Нэгсэндээ төрүүл зовлонгийн гэтлэгцэн байна. Тэгээд Япон бизнес дээр байдаг шин. Борлуулалт, гомдол орогдуулалт гэдэг. Борлуулалт бол айгүй том нэг баг. Нөгөөх нь гомдол орогдуулалт. Бараг муу борлуулж ирсэн сайн гомдол орогдуулсан компани хүндтэй байна. Тийм байна. Тийм. Тэнгүүд одоо манай Монголын компаниуд нөгөө шинэ бүтээгдэхүүнийг шууд болон бүтнэгээ төсөөллөөрөө зах зээл дээр гаргаад зарчдаг боловч гомдол орогдуулалтаа хийж чадахгүй. Яагаад тэгэхээр төрүүлж өөрөө экспириенс хийгээгүй байдаг байхгүй. Чи бионер зардаг хүн байлаа гэж бодоход төрүүлж өөрөө хэрэглээгүй байдаг. Тэнгүүд гарч байгаа асуудлыг төсөөлөхгүй. Тэнгүүд зүгээр л ингээд юм гоншгонж ийн гэж ойлгоод. Яг үнэндээ төрүүлээд өөрөө гэтгэчингүүд тэгдэж техник тохиод ингэмээр юм бэлээ. Эсвэл тэрнээсээ өмнө бүтээгдэхүүнийг хөгжүүлээд дараагийн вершнээ сайжруулаад явж идэг. Тэгэхээр яг хаус өвч гэсэн юм нь бол тийм гэж ойлгосон. Тэгээд төрүүлээд өөрсдөө тэр шоурум төрүүлж бариад байгаа шалтгаан тэр ямар асуудал байна? Үнэхээр хөлдөж гин үү? Тэ? Хүүтэн байна уу? Дулаахан байна уу? Бидний тооцоосноор газны зарцуулалт байна уу? Тэ? Ус яаж ийн, худаг яаж ийн ингээд зовлонгууд төрүүлчихээ. Дараа нь юуг нь хүнд борлуулахтай болохоор за юм нэг тийм асуудал гардаг тэр үед нь ингээрээ, тиймд ингээрээ, эсвэл тэгээрээ, эсвэл зарим л солино шүү дээ. Энэ бол болсон. Гэхдээ Монголд арай болоогүй юм байна. Энэ технологи болоод энийг ингээд change хийгээд өөр юмны implementation хийж гэдэг юм уу. Тэгэхээр нэгсэндээ илүү сайжруулах асуудал. Манай чинь нөгөө зах зээл дээр гой гой бүтээгдэхүүн гарчаад нөгөө сайжруулалтаа хийхгүй за ингээд болчлоо гэж хайчдаг. Тийм биш бас сайжруулалтаа хийгээд явах ч гэсэн бас нөгөө юу гэж манай багш хэлжсэн юм да. Төгс бол ирдгвэ гэж. Төгсгөл бол дандаа ирж идэг гэж. Төгс рүү явахаар дуустдаг юм байна л да. Төгсгөл бол дандаа. Тэгэхээр нөгөө аж төсөл байсан дандаа энд байгаа байхгүй. За. Тийм. Тэгээ өнөөдөр ингэж хийцэн байгаа чинь энэ төгс болоогүй байхгүй. Тэгэхээр энэ бол төгс рүү явна. Гэхдээ өнөөдрийн төвшөндөө энэ бол энд байхгүй. Тийм. Тэгэхээр энэ дараагийн вершн бол дахиад сайжруулаад явж байгаа. Тэгэл за энэ юм байна, тэр юм байна. Энийг ингэмээр, тэрийг тэгмээр юм байна. Энэ метр квадрат, энэ цонхны энийг жаахан хамруулмаар юм байна. Өсөө жоохон жижигсмээр юм байна. Гэтрэгэл тийм. Тэр юу нэг асуудал тийм. Тэр ингээл зүгээр яг залуу инноватор гэж хэлэх юм уу? Залуу бизнес руу орж байгаа хүмүүст хэлэхэд нэгдүгээрт зөрөгтэй байх хэрэгтэй юм шиг. Эрсдэл даах чадвар. Хоёрдугаарт яг нөгөө нэг юм чамд бооцоо тавьдаг хүмүүсийг олох хэрэгтэй юм шиг байна. Найз нөхөд. Тийм. Чиний бүтээгдэхүүнийг худалдаж авах хамгийн түрүүнд итгэж худалдаж авах. Хүмүүсээ одоо тийм. Гуравт бол ямар ч хинч байсан, найз ч бай, хинч бай хамаагүй ямар ч кастомераас өмнөөд өөрөө экспириенс хийсэн байх хэрэгтэй. Энэ гурав бол тань зааш. Тэгээ нөгөө талаар бол хамгийн хэцүү кастомер байсан ч гэсэн чи гомдол барагдуултан дээр заавал цаг зарцуулдаг, заавал мөнгө зарцуулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр гомдол барагдуултан дээр ирээдүйд их мөнгө алдахгүй тул төрүүлээд экспириенс хийж байгаа байхгүй. Тэгсэн алдааг төрүүлж өөрөө олж хараад зах зээл дээр борлуулалтанд гарахаас өмнө асуудлаа шийдээд гаргах. Би яг хөө тех ингээд нөгөө алдаж үзэж байгаа шүү. Дүндээ алдаж байгаа. Мянган алдаа. Тэнгүүч чинь яг тэр төгрөөж экспириенс хийгээгүйгээсээ болоод алдчихсан кейсүүд байдаг байхгүй. Тэгээ одоо тэрнээсээ суралцаад эхлээд юу ч гэсэн прототип маш сайн хий. Тэрийг маш сайн ашиглая гэдэг рүү явчихж байгаа. Ерөн талт. За. Маш их баярлалаа өнөөдөр бидний хүлээж авч кофегаар дайлсан. За. Ажилд нь амжилт хүсье. Та бүхэн тусан ажлын амжилт хүсье. Тэгээ найз нөхдөд танилцуулаарай. Тэгээ энэ утгагүй нэ. Байшин хийлээ. Чинь юу шүү дээ. Яг хадад вилла руу салаад 5-600 м яваад нэг хадад их гээд нэг дэлгүүр байгаа. Тэрний дээдл угаасаа анч яг зам дээр. Яг зам дагав байсан тийм. Ганцхан сондгоо байсан ба. Угаасаа хүмүүс анзаардах бах. Нөгөө гаднаасаа жоохон арай өөр гэх юм уу? Бусдаас арай өөр. Сонирхож байгаа залуучууд байвал шууд ирээд үзэж болохоор байна. Тийм. За нэмж хэлэхэд тайны хаус төсөл маань дулаан цахилгаан тэгээд галтгооны билетгээ бүгдийг газар шийдсэн байгаа. Тэгээд та бүхэн ирж үзээрэй. Ингээд энэ удаагийн завгүй борголдлоог хаяа.